Тэгш хамруулах боловсролын талаарх хууль эрхцэн хүчээлд тавтаа морилно. Уг хичээлээр хүний эрхийн конвенцэд нэгдсэн улс орон бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэдний эрхийг дээдлсэн тохиргоот орчныг бүрдүүлэх үүрэгтэй болохыг суралцагчдад таниулна. Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдлсэн тохиргоот орчин болон уг орчин нөхцөл байдал ямар байх ёстой талаарх тодорхойлолт, тохиргоот орчны цар хүрээ, тохирох нэршлүүд, ангилал болоод бүрэлдэхүүн зэргийг таниулна. Нин дөрвөн тодорхойлолтоос эхлэе. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцсэн тэдний онцлог тохирсон өөрчлөлтүүдийг хийхийг хэлнэ. Тэгэхдээ тэдэнд хэд их ачаалал дарамт болохгүйгээр онцгой шаардлагатай үед тэднийг дасгал болон бусад сэтгэлд нийцсэн үйл ажиллагаануудад хүний эрх чөлөөг дээдлэн бусад жирийн иргэдтэй адил түвшинд хамруулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх нь хуулиар заасан үүрэг ба энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцийн 2 дугаар зүйлд тусгагдсан ялгуурлан гадуурхалтын тухай ойлголтоос тодорхой харагддаг. Тохиргоот орчин нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгуурлан гадуурхалтын эсрэг хуулийн чухал ухагтхүүн бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн конвенцийн шинэлэг заалт юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй тохиргоот орчныг бүрдүүлэхгүй байх нь ялгуурлан гадуурхалтын нэг хэлбэр юм а. Тэгш хамруулах боловсролын эрх хэрхэн хангагдах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцийн 24-ийн 2, 24-ийн 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй тохиргоот орчныг бүрдүүлэх үүргийн талаар заасан байдаг. 24-ийн 2 дугаар заалт нь гишүүн улс орон бүр тэгш хамруулах боловсролын эрхийг хэрэгжүүлдэг байх үүрэгтэй гэж заасан. Мөн эдгээр зүйл ангиудад хөгжлийн бэрхшээл дээр үндэслэн хүмүүсийг тэгш хамруулах боловсролд үл хамруулахыг хориглосон. Энэ нь тэдний нийгмийн бусад гишүүдийн адил тэгш хамрагдах эрхийг баталгаажуулсан байдаг. Түүнчлэн ганцаарчлсан үр дүнтэй дэмжлэгийн арга хэлбэрийг олгохоос гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний үр дүнтэй сурч боловсроход шаардлагатай дэмжлэг авах боломжийг хангадаг. 24 дугаар зүйлийн 2-ын C-д оролцогч улсууд хувь хүний шаардлагыг хангасан тохиргоот орчноор хангах ёстой гэж заасан байдаг. Гишүүн орнуудын гол үүрэг бол боловсролын бүхий л үйл ажиллагааг тэгш хамруулах боловсролын зарчим суурилан зохион байгуулах явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдлсэн тохиргоот орчин бүрдүүлэхийн тулд тохирох хэрэгсэл төхөөрөмжүүд шаардлагатай байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоот орчны цар хүрээ ямар байх ёстой вэ? Хэн энэ тохиргоот орчныг бүрдүүлэх ёстой вэ? Гууш нар бол хүний эрхийн гэрээ хэлэлцээрүүд зөвхөн гишүүн орнуудын дунд тодорхой нэг бүлгийн хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдэгдэж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенц дэх ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх үүргийг гажуудуулж буй нэг үйлдэл бөгөөд энэ нь уг конвенцийг албатан хэрэгжүүлж хувийн хандлагаар хандаж байгааг харуулж байна. Үнэн хэрэг дээрээ бүх төрийн ба төрийн бус боловсролын байгууллагууд бүгд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй тохиргоот орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцийн 24-ийн 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, насан туршидчдын болон насан туршийн боловсрол эзэмших эрхийн талаар онцлон заасан байдаг. Тиймээс бүх боловсрол олгогчид хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тохиргоот орчноор хангах үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тохиргоот орчноор хангах үүргийг хувийн хвшлийнхэнд үүрэг болгоход хууль тогтоомжийн үндэслэл шаардлагатай. Практикт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг тохиргоот орчноор хангах нь хамтын хүчин чармаалт юм. Тохиргоот орчныг хэнд хаяглах вэ? Боловсролд тохиргоот орчноор хангагдах эрх нь олонхийг хамарснаар зогсохгүй. Конвенцэд зааснаар сурч боловсрох эрхийг хүлээн авагчид нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Одоо тохиргоот орчны элементүүдэд түн шинжилгээ хийцгээе.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороог конвенц нь оролцогч улсуудад өргөн хүрээтэй үүрэг, үүнд тохиргоод орчны тухай заалтууд, хууль тогтоомж, бодлогын бүх хэсэгт нэн даруй хэрэгжүүлэх эрх болгон хуульчлан баталгаажуулах үүрэг хүлээгддэг гэж тэмдэглэсэн байдаг. Ийм хуулиуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоод орчны талаар нарийн тодорхой заах ба ялгуурлан гадуурхах байдал бий болгосон тохиолдолд хатуу арга хэмжээ авах талаар тусгах нь зүйтэй. Тохиргоод орчин бүрдүүлэх үүргийг хоёр бүрэлдэхүүн хэсэгт хувааж болно. Эхний шаардлага бол өөрчлөлт буюу тохиргоог тодорхой нэг нөхцөл байдал тохируулан шаардлагатай тохиромжтой өөрчлөлт хийх юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрэхэд тулгарч буй саадыг илрүүлж, түүнийг арилгах арга замыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиргоод орчин бүрдүүлэхэд шаардлагатай хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг бол орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй хуулийн этгээдэд хэт дарамт ачаалал, тэнцвэргүй байдал үүсгэхгүй байхыг эрхэмлэх явдал юм. Орчин нөхцөлийг бүрдүүлэхэд гол нь хувь хүний үүрэг чухал бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувь хүний онцлог байдлыг харгалзсан байх. Хуулийн өмнө хариуцлага хүлээж буй иргэдийн хэрэгцээ шаардлагач мөн авч үзэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцийн 24-ийн 2 дугаар зүйлийн сэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь хүний хэрэгцээ шаардлага чухал болохыг заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэгдмэл нэг бүлэг болдоггүй. Дурддагдж буй иргэдийн хувь хүний хэрэгцээнээс шалтгаалan орчин нөхцөл тодруулалт болон өөрчлөлтөд ялгаа бий болно. Тухайлбал харааны бэрхшээлтэй хоёр иргэнд хоёр өөр орчин нөхцөл шаардлагатай байх магадлалтай. Учир нь тэдний ижил тэгш оролцоонд саад учрах эсвэл унших материалыг хүлээн авах чадварт ялгаа гарах нь магадлалтай. Боловсролын байгууллагууд хөгжлийн бэрхшээл болон жирийн сурвалжлагчдын тэгш оролцоог хангах зайлшгүй шаардлагатай өөрчлөлт орчны сайжруулалтыг хийх ёстой. Харааны бэрхшээлтэй сурвалжлагчид ялгаатай байх магадлалтай. Тэдний нэг нь томоор хэвлсэн үг үсэг таньж байхад нөгөө нь брайлийн үг үсэг уншдаг байж болох талтай. Тэгэхээр хувь хүний онцлог тохирсон тодорхой нэг нөхцөл байдал өөрчлөлт, сайжруулалт хийх шаардлага гардаг байна. Хүний эрхийн тухай хуулийн нийтлэг үндэслэлийн 4-ийн 30 дугаар мөрөнд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооноос гаргасан тэгш хамруулах боловсролын эрхэд тэгш хэм хэмжээ гэдэг ойлголтуудыг агуулгаар нь ялгаж таниулах шаардлага гарч ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой их сурвалжууд боловсролын тогтолцоонд нээлттэй байх ёстой. Дурддагдж буй боловсролын байгууллагуудад ч мөн орчин нөхцөлтэй холбоотой их сурвалж материалууд хязгаарлагдмал байх ёсгүй. Боловсролын бүхэл салбарууд тухайн их сурвалж материалуудыг ашиглах боломжтой байх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй орчны талаарх том ёлол дутмаг байна. Ялангуяа ижил бэрхшээлтэй өөр сурвалжлагчдад ялгаатай орчин нөхцөл шаардлагатай байдаг талаар. Тухайн орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг, хариуцлага баригдмал байх учиргүй. Гэхдээ тухайн хуулийн өмнө хариуцлага хүлээж буй иргэд хэт дарамт ачаалал тэгш бус байдал үүсгэхээс сэргийлэх шаардлагатай. Хэт ачаалал дарамт болон тэгш бус хэм хэмжээг тодорхойлох болгохын тулд хэд хэдэн нөлөөлөх хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй. Үүнд урдаас төлөвлөсөн орчин, нөхцөлийн боломжит үр ашиг, учирч болзошгүй зөрчил, санхүүгийн тооцоолол зэргийг багтаах хэрэгтэй. Хэрэв урдчлан зорьсон орчин нөхцөл дүн шинжилгээ хийж үзэхэд хуулийг хэрэгжүүлж буй иргэдэд дарамт болон ачаалал үүсгэж, хэм хэмжээ алдагдах байдал үүсгэж байвал энэ нь цаашид уг тохиргоод орчныг удаан ашиглах боломжгүй гэдгийг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй дотн харилцан яриа үүсгэх нь итгэлцэл бий болгох болон тэдний сайн талыг таних үр нөлөөтэй. Тухайлбал их сургуулийн нээлттэй өдөр тулгуур эрхтний бэрхшээлтэй нэгэн суралцагч их сургуульд очиж суралцахыг хүсэж байвал
тухайн суралцагчийн их сургуульд сурах болсон санаа бодлын талаар харилцан яриа өрнүүлэх нь чухал юм. Мөн их сургуулийн нээлттэй өдөр тухайн сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй суралцагч зориулсан орчин бүрдүүлж, тухайн өдөр зөвөрийн налуу шатыг байрлуулж болох юм. Харин харилцаа холбоо үргэлжлэх эсвэл удаан хугацаагаар хамтран ажиллах бол суралцагч болон сургууль хооронд албан ёсны дэлгэрэнгүй яриа өрнүүлж болно. Боловсрал бол тасралтгүй үйл ажиллагаа гэдэг утгаараа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн орчин нөхцөл нь хөдөлшгүй, хувиршгүй байх учиргүй. Тэд олон төрлийн байж болно. Бас цаг үргэлж өөрчлөгдөж байж болно. Шаардлагатай бол тухайн ашиглаж буй орчин нөхцөл дуусхур болж өөрчлөгдөж эсвэл солигдож болно. Энэ нь хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд шаардлагатай. Хуулийг хэрэгжүүлж буй байгууллага ялгуурлан гадуурхалт үүсгэхээс сэргийлж, хөгжлийн бэрхшээлийн тухай суур ойлголттой үл нийцсэн ач холбогдол багтаа эсвэл тэгш ижил байх хэм хэмжээ алдагдуулсан тохиргоод орчноос татгалзаж болно. Тохиргоод орчны зорилгыг хэрхэн биелүүлж буй байдлыг нотлох эхний зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагад хэрхэн тохирж нийцэж буй байдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоод орчныг бүрдүүлж, альва байгууллага хууль зөрчихөөсгүй. Түүнчлэн эдгээр байгууллагууд байгаа болон боломжит орчноор хангах ёстой. Тохиргоод орчны зорилгыг хангах хоёр дахь бүрэлдэхүүн бол хамаатай орчин юм. Харин гурав дахь бүрэлдэхүүн бол тэгш хэм хэмжээ юм. Энэ нь тухайн орчин нөхцөлд хэрэглэгдэж буй зүйлс, цаг, мөнгө, үргэлжлэх хугацаа, үр нөлөө. Энэ нь зорилго хоёрын холбоог үнэлэхийг шаардна. Санхүүгийн боломжит байдал нь хүсэлт илгээсэн тал санхүүгийн олон боломжуудыг нээлттэй байлгахад анхаарна. Эдийн засгийн боломжит байдал нь эргэлтэнд орж буй бэлэн мөнгнөөс илүү нийт хөрөнгийн хэмжээг хардаг байна. Хамгийн сүүлийн бүрэлдэхүүн бол нууцлал юм. Энэхүү слайд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоод орчны онцлог шинжийг тоомлон харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенц нь хамгийн анхны олон улсын хүний эрхийн конвенц бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоод орчин бүрдүүлж чадахгүй байх нь ялгуурлан гадуурхаж буй үйлдэл гэж маш тодорхой үзсэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоод орчин нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцийн нэг чухал ухагдхуун юм. Засгийн газрууд нь хүсэлт гаргасан байгууллагуудтай хамтран тохиргоод орчин бүрдүүлэх ажлыг сайн хэрэгжүүлэх албан ёсны зааварчилга өгөх үүрэгтэй.